Сайн байцгаана уу зөвштэй парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Та бүхэндээ одоо өнгөрч байгаа 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас тоймлон танилцуулдаг. За ингээд өнөөдрийн тоймынхоо эхэнд Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод одоо өнгөрсөн 7 хоногийн баасан гарагаас хойш одоо эхэлсэн энэ эсэргүүцлийн жагсаал цуглаанаас үүдэлтэй одоо өмнө самун эмх замбраагүй байдал үүссэн энэ үйл явдлыг бид тоймын эхэндээ онцолж байгаа юм аа. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Америк нэгдсэн улсын цагаачлал гайлын хяналтын албаны зүгээс Лос Анжелес хотод одоо бичиг баримтгүй хууль бусаар оршин суугаа гадны цагаачдыг баривчлах одоо юм томоохон хэмжээний тусгай ажиллагааг одоо явуулж эхлүүлсэн нь тус хотын одоо ард иргэдийн оршин суугчдын зүгээс эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнүүд өрнөхөд бол одоо хүргэсэн. За эхний ээлжинд оршин суугчид энгийн тайван жагсаал хийж байсан бол за үргэлжлээд жагсагчид одоо гал тавих, чулуу шидэх, эд зүйл эвдэд сүйтгэх гэх зэрэг ийм одоо хүчирхийллийн шинжтэй болж эхэлснээр бол үргэлжлээд бол тус хотод үүмэн самун дэгдсэн юм. За энэ баривчлага ямар учиртай баривчлага вэ гэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын одоо 2 дахь бүрийн эрхийн хугацаанд хэрэгжүүлж байгаа. За энэ хууль бусаар амьдарч байгаа. За Америк нэгдсэн улсад амьдарч байгаа. Мөн дээрэс нь урд өмнө одоо гэмт хэрэгт холбогдож байсан одоо ийм гадны бичиг баримтгүй цагаачдыг олноор нь албатан баривчилж гаргах одоо ийм томоохон үйл ажиллагааны хүрээнд бол ингээд энэ арга хэмжээг бол эхлүүлсэн байгаа. Лос Анжелес хотоос. За тэгвэл одоо Лос Анжелес хот буюу одоо энэ Калифорни мужид Америкийн өмнөд хэсгийн одоо энэ мужид бол өмнөд Америк, Латин Америкийн одоо энэ Хиспаник гэж ярьдаг одоо Испани хэлтэй улс орнуудаас одоо амьдралаа дээшлүүлэх зорилгоор одоо Америк нэгдсэн улсад хууль ёсны дагуу хууль бусаар одоо олон цагаач нар бол орж ирж амьдардаг энэ Хиспаник одоо хэлтэй одоо Испани хэлтэй улс орнуудаас ирсэн энэ цагаачд бол олноороо амьдардаг энэ Лос Анжелес хотод бол Трампын энэ үйл ажиллагааг эсэргүүцсэн одоо энэ оршин суугчид иргэдийн юм жагсаал хөдөлгөөн бол өрнөсөн юм аа. За Лос Анжелес хотод одоо үүссэн эмх замбраагүй байдлыг зохицуулах үүднээс харин Дональд Трамп авсан арга хэмжээ бол одоо нэлээд ийм одоо гэдэг нь бус шүүмжлэлийг дагуулсан юм арга хэмжээг бол тэрээр авсан байгаа. За Трампын хувьд бол ням гарагт Калифорни мужид үндэсний гвардийн 2000 цэргийг тус хотод дайчлан гаргах тушаалыг өгч за ингээд иж бүрэн зэвсгэсэн эхний ээлжийн 300 цэрэг одоо мөн Трампын тушаал гаргасан өдөр ням гарагт бол хотын төв хэсэгт ирж хэв журмыг сахиулах ажилдаа бол одоо орсон байгаа. За энгийн үед үндэсний гвард тухайн мужийн амбан захирагчийн тушаалаар бол одоо хөдөлдөг боловч онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэн Америк нэгдсэн улсын төрийн тэргуунд үндэсний гвардыг одоо хөдөлгөж дайшлах эрх мэдэл нь бол байдаг. Энэ эрх мэдлээ ашиглан хүү Трамп бол үүрэгдсэн байгаа. За тэгвэл Америкийн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоо мужийн захирагч хүсэлт гаргаагүй байхад ингэж үндэсний гвардын цэрэг хөдлөх нь бол одоо урд өмнө бас байгаагүй юм туршлага хэвийн бус үйлдэл юм бас шүүмжлэн битсэн байгаа. За тэг мөн түнчлэн Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом одоо Трампын эсрэг байр сууриа илэрхийлж ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл нь үүсэж байгаа урсгал байдлыг улам одоо гааруулах, газар ахуулах болно гэж одоо эсэргүүцлээ илэрхийлсэн. За Лос Анжелес хотын дарга Карен Басс мөн үндэсний гвардийн цэргүүдийг хотод дайчлан оруулж ирэх шаардлага бол байгаагүй гэдгийг бол онцлсан юм. За мөн ардсан намын гишүүн бүхэн одоо Америк нэгдсэн улсын мужийн захирагч нарын зүгээс хамтарсан мэдээллийг бол гаргаж Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсомыг өмгөөлж Трампыг эрх мэдлээ одоо ургуулan ашиглалаа юм одоо ингэж шүүмжилсэн юм аа. За тэгвэл нөхцөл байдал бол одоо энэ жагсагчдын энэ үүсгэж байгаа эмх замбраагүй байдал өмнө самун бол огт намжихгүй байсан. За ингээд Трамп дараагийн арга хэмжээг авсан байна. Трамп Лос Анжелес хотод хэв журмыг зохицуулах үүднээс өөрийн онцгой эрх мэдлийг ашиглан өмнө нь одоо 2000 цэрэг дайчлахыг тушаасан бол үүн дээр ахин нэмээд үндэсний гвардийн 2000 цэрэг болон мөн 700 тэнгисийн явган цэргийг Лос Анжелес хотод дайчлан илгээхийг бол одоо энэ 7 хоногийн ихэр даваа гарагт бол дахин тушаасан байна. За ингээд түүний тушаалыг бол Трампын засаг захиргаа Америк нэгдсэн улсын батлан хамгааллын яам болон тэнгисийн цэргийн хойд бүсийн командлын албаны зүгээс бол батлан одоо мэдэгдэж цэрэг дайшлахад болсон гэдгээ бол мэдэгдсэн байгаа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч өөрийн тушаал шийдвэрийг бол өмгөөлж
иргэний дайн гаргахыг бол хүсэхгүй байна хэмээн мэдэгдсэн. За харин Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом Лос Анжелес хотод олон мянган зэрэг илгээхээр болсон Трампын засаг захиргааны шийдвэрийг эсэргүүцэж даваа гарагт Калифорни мужи улсын захиргааны өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. За түүний энэ үндэсний гвардийг Лос Анжелес хотод илгээсэн тушаалыг нь үндсэн хууль зөрчсөн хууль бус гэж үзэн шүүхээс холбогдох тушаалыг хүчингүй болгохыг бол шаардсан юм аа. За ингээд энэ хоёр ерөнхийдөө бол шүүхтэлцэж эхэлсэн. Тэгээ энэ шүүх хурал нь бол сонсгол нь бол энэ 7 хоногийн пүрэв гарагт явагдсан байна. За учирхийллийн энэ жагсагчид яагаад Трампыг ийм нөхцөл байдал ийм тушаал гаргахад бас хүргэсэн бэ гэвэл юу гэх юм дэлгүүрүүдийг дээрэмдэж тонох, за автомашиныг галдан шатаах, цагдаагийн машин руу цагдаа нар руу хэв журам сахиулагч нар руу элдв эд зүйлс шидэх гих зэргээр ийм хууль бус үйлдэлүүдийг бол хүчирхийллийн үйлдэлүүдийг бол жагсагчид хийж эхэлсэн байгаа. Үүнтэй бол нэлээд холбоотой. За харин хэв журам сахиулагчдын зүгээс бол жагсагчдын эсрэг нулимс асруулагч хий цацах, эрзийн сумтаа буу ашиглах гих зэргээр бол ийм ариу арга хэмжээнүүдийг бол авч байгаа. За энэ дунд бас энэ үйл явдлыг сурвалжилж байсан Австрал болон Их Британий сэтгүүлчид бол энэ цагдаа нарын ашиглаж байгаа эрзийн сумтаа энэ буу оногдсон бас ийм үйл явдлууд бол болсон байгаа. За яг та бүхэн яг энэ дурсыг харж энэ бол Австралийн сурвалжлагч ингээд мэдээллийг ингээд дамжуулж авах үедээ бол бас ингэж буудулсан байна. Эрзийн сумтаа буугаар. За ингээд Лос Анжелес хотод үүссэн үмэн самуунтай холбогдуулаад тус хотын дарга Карен Басс бол хотод онц байдал зарласан байгаа. За дээрээс нь мөн мягмар гарагаас лав гарагч шилжигшин хотын төвийн хэсэгт тодорхой хэсгүүдэд хөл хорой тогтоож байгааг бол тэрээр мэдэгдсэн. За хөл хорой тогтоосон энэ мягмар гарагаас лав гарагч шилжих шөнөөс бол өглөөний хооронд иргэдийн эсэргүүцлийн жагсаалт хөдөлгөөн бол гэхдээ зогсолтгүй үргэлжилсээр байсан. За хөл хоройг Лос Анжелес хотын төвийн хэсгийн 1300 км автгаа дөрвөлжин талбай нутагт оройн 20 цагаас өглөөний 6 цагийн хооронд бол зарлж, за энэ хугацаанд хотын хууль ёсны оршин суугчид, сэтгүүлчид онцгой байдлын албаныхнаас бусад бүх хүмүүсийг гадуур явахыг нь бол хориглосон. За эсэргүүцлийн жагсаалт хөдөлгөөний үеэр бол газар авч байгаа бусдын өмч эд хөрөнгийг эвдэд сүйтгэх, хулгай дээрэм тонуулах явдлын эсрэг хотын даргын авч хэрэгжүүлсэн хөл хоройны үеэр дүрм зөрчсөн 200 гаруй иргэнийг баривчилсан талаар мөн хотын цагдаагийн албанаас бол мэдээлсэн байгаа. За тодорхойлбол жагсаалт цуглаанаа тараахыг эсэргүүцсэн 203 хүн, хөл хоройг зөрчсөн 17 хүн, галц зэвсэг биедээ авч явсан 3 хүн болон мөн цагдаагийн албан агчийн биед үхлийн аюултай зэвсгээр халдсан 1 хүнийг бол лав гарагийн тэр хөл хорой тогтоосон эхний шөнө бол баривчилсан гэж мэдээлээд байгаа. За мөн дээрээс нь Лос Анжелес хотод энэ эхлүүлээд байгаа хууль бус бичиг баримтгүй цагаачдыг албатан гаргахын баривчилгааны үеэр бол 330 орчим цагаачдыг бол баривчлаад байгаа гэдэг бол мэдэгдсэн юм аа. За Трампын 7 хоногийн ихээр Форт Брагт хийсэн мэдэгдэлтэй Лос Анжелес хотод цэрэг илгээсэн өөрийн тушаал шийдвэрийг бол өмгөөлсөн байгаа. За дээрээс нь гадны улс орны туг далбаа барьсан гадны дайснууд тус хотод эмх замраагүй байдал үүсгэж байна хэмээн буруутгасан байр суурийг бол илэрхийлсэн. За үнэхээр ч Мексик зэрэг орнуудын туг далбаа барьсан хүмүүс бол энэ жагсаалд нэлээд оролцож байсан байгаа. За хотын дарга Карен Басс лав гарагт хийсэн мэдээлэлтэй Лос Анжелес хотод үргэлжлэж байгаа хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг дуустал энэ хөл хорой бол хүчнэдээ үйлчлэх болно гэдгийг бол тэрээр тодтогсон. За мөн тэрээр мужийн эрх баригчдтай урьдчилан зөвлөлдөлгүй үндэсний гвардийн цэргүүдийг тус хотод илгээсэн явдлыг шүүмжилж 7 хоногийн өмнө 50 байсан манай хотод цэрэг оруулж ирэн иргэдийг айдас хүйдэд автуулж байна. За холбооны эзний газар эрх мэдлийнхээ хэр хэмжээг туршин үзэж шалгаж байгаа ийм үйл явдалч болж байж магадгүй гэсэн юм бас сонирхолтой байр суурийг бол тэрээр илэрхийлсэн юм аа. За Трампыг бол түрүү хэлсэнчлэн Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом бол шүүхэд өгсөн байгаа. Тэрээр ерөнхийлөгч Трампыг хүч хэрэглэх арга зам, нөхцөл байдлыг улам гааруулж хурцдах ийм арга замыг бол сонгож байна. За тэр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна. Калифорни муж бол дөнгөж эхлэл нэм иймэрхүү үйл явдал өөр бусад мужуудад ч цаашдаа үргэлжлэх болно хэмээн Трампыг шүүмжилж, за түүнийг үндсэн хууль зөрчсөн хэмээн шүүхэд бол өгсөн. За Трампын тушаалын дагуу Лос Анжелес хотод цэрэг илгээхэд нийтдээ 134 сая $100 зарцуулсан талаар Пентагоны зүгээс бол мэдгдсэн байгаа. Лос Анжелес хотод эхэлсэн эсэргүүцлийн жагсаалт хөдөлгөөн мөн өөр бусад хотуудад ч гэсэн газар аван үргэлжлээд байгаа. За жишээлх юм бол Нью-Йорк, Атланта, Чикаго, Даллас, Техас, Остин,
Сан Франциско зэрэг одоо өөр бусад муж хотуудад бол одоо энэ Трампын одоо хууль бус бичиг баримтгүй цагаачдыг албатан гаргахын баримтчилгааг эсэргүүцсэн жагсаал иргэдийн одоо эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнүүд одоо үргэлжлэн өрнөж байгаа юм а. За та мөргөлжилж байна. Та бүхэндээ үргэлжлээд Орос Украины одоо дайны холбогдлолтой энэ өнгөрч байгаа 7 хоног болсон үйл явдлуудаас танилцуулах гэж байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол одоо та бүхэндээ мэдээлж байсан Украины талаас бол одоо нэлээд томоохон одоо хоёр ийм төлөвлөсөн цохилтуудыг Оросын зэвсэг түвшинд одоо өгч за тус улсын стратегийн бөмбөгдөгч одоо 40 гаруй онгоцуудыг сүйтгэсэн ийм дроны томоохон одоо давталгаа хийсэн гэж мэдээлж ирсэн. За тэгээд үүний хариуг Оросын талаас бол одоо бас маш хатуу хүчтэй барих болно гэсэн ийм зүйлийг бол бид өмнөх таймаар ярьж байсан. За тэгвэл одоо Оросын талаас 400 гаруй одоо дроноор Украины нийслэл Киев болон одоо бусад хотууд, бүс нутгуудад бол ийм томоохон цохилтыг бол өнгөрсөн 7 хоногийн сүүлээр бол үзүүлсэн байгаа. За дээрэс нь Оросын холбооны улсын зүгээс одоо Украины зүүн хэсгийн Днепропетровскийн бүсэд бол довтлогоо эхлүүлсэн талаараа мэдэгдсэн байгаа. Энэ 2022 онд эхэлсэн дай эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд Оросын талаас Украины тухайн бүсэд хийж байгаа анхны довтлогоо одоо болсон. За ингээд өнөөдрийг хүртэл огт дайн тулаан болж байгаагүй Украины Днепропетровск муж Оросын довтлогоонд бол одоо өртөж эхэлсэн байгаа юм а. За өөрөөр хэлэх юм бол Оросын холбооны улсын зэвсэгт хүчин одоо Украинд явуулж байгаа дайнаа бол одоо улам ингэж хүчийг нь бол одоо нэмэгдүүлж дайралтын цохилтуудаа улам нэмэгдүүлэх юм арга хэмжээг бол авсан байна. За Украины талаас бол одоо энэ Оросын агаарын цохилтонд бол ердөө 3 хүн одоо амь өргөцсөн гэсэн мэдээлэл өгсөн. За гэхдээ мэдээлэл бол одоо ямар үед яаж өгөх нь бол бас их сонирхолтой байдаг. За жишээлх юм бол дайн дөнгөж эхэлж байхад бол одоо Украины тал өөрийн амь өргөцсөн иргэдийн тоог бол одоо маш ихээр нь бол өгдөг байсан. Энэ нь одоо бусад улс орнуудаас энэ дэмжлэг тусалцаа авахд хэрэгтэй байсан юм мэдээлэл байгаа. За одоо бол тус улсын хувьд ингэж одоо юу гэдэг юм амь өргөцсөн хүмүүсийн тоог дарах нь бол одоо их чухал байгаа даа. Яагаад тэгэхээр энэ улс одоо ялагдахгүй байгаа гэдгийг одоо харуулах одоо юм бас зорилготой байдаг. За ингээд Орос бол давталгаагаа нэмэгдүүлж эхэлсэн байгаа. За харин өнгөрсөн 7 хоногт одоо Туркийн Стамбул хотноо явагдсан одоо хоёр талын яриа хэлэлцээний одоо төгсгөлд хүрсэн энэ тохиролцооны дагуу энэ 7 хоногт Орос Украин улсууд одоо харилцсан олзны цэргүүдийг за мөн одоо амь өргөцсөн цэргүүдийн цогцыг солилцох энэ солилцооны одоо үйл ажиллагааг бол явуулаад байна. За тодруулах юм бол талууд Стамбулын яриа хэлэлцээний төгсгөлд хүнд өвчтөд шархацсан болон 25-аас доош насны энэ залуу одоо олзны хоригдл цэргүүдийг солилцохоор тохиролцсны дагуу энэ 7 хоногийн даваа гарагт 25-аас доош насны залуу олзны цэргүүдийг харилцсан солилцсон бол мягмар гарагт шархтаж бэртэж гэмтсэн олзны цэргүүдийг бол харилцсан одоо солилцсон. За үргэлжлээд лавг гарагт амь өргөцсөн цэргүүдийн цогцсыг бол одоо харилцсан солилцоод байна. За тоо хэмжээний талаар бол одоо мэдээллийг бол өгөөгүй. Ямар тач Украины талаас бол олзны цэргүүдээ авсан гэдгийг мэдэгдсэн. Тоо хэмжээний талаар бол мэдээлэл өгөөгүй. За Оросын талаас ч мөн одоо Украинаас судлагдсан цэргүүдээ Беларуст одоо хүлээж авсан. За эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ эмчилгээ бол хийлгэж байгаа. За эх оронд нэрж ирсний дараа үргэлжлэн нөхөн сэргийг хамруулах болно. Нөхөн сэргийн эмчилгээнд хамруулах болно гэж бол мэдэгдсэн байгаа. За цогцсийн тухайд гэвэл одоо Украины эрх баригчдын зүгээс лав гарагт хийсэн мэдээлэлтэй Оросын тал 1212 одоо Украин цэргийн цогцсыг бол Украинд илгээсэн гэж мэдэгдсэн. Харин Украины тал Оросын 27 цэргийн цогцсыг хүлээлгээ өгсөн талаар Оросын албаны улсын ерөнхийлөгчийн зөвлөх туслах Владимир Мединский бол одоо мэдэгдсэн юм. За ингээд тохиролцооны дагуу тэд энэ 7 хоногт ийхүү 3 өдрийн хугацаанд бол одоо хүнд шарахтай, хүнд өвчтөд цэргүүд, за залуу цэргүүд болон одоо амь өргөцсөн цэргүүдийн цогцсыг солилцохын үйл ажиллагааг бол ийхүү зохион явуулаад байна. За харин гал зогсоож энэ дайныг өндөрлүүлэх асуудал бол тодорхойгүй хэвээрээ үргэлжилсээр байна. Өнгөрсөн 7 хоногт Оросын агаарын цэргийн баазууд дахь стратегийн бөмбөгдөгч анхцуудыг сөнөөсөн дроны давталгааны хариуд Оросын талын 7 хоногт Украин улсад бол томоохон дроны цохилтыг үзүүлээд байна. За та мөргөлжилж байна. Дараагийн онцолж байгаа сэдэв бол Америк нэгдсэн улс бүгд найрамдагчдад ард улсын одоо хоорондох худалдааны асуудлаарх одоо яриа хэлцээ Лондон хотноо явагдсан энэ үйл явдлыг одоо товч хүргэе. За тэгэхээр энэ 7 хоногийн даваа гарагт одоо талууд Их Британийн нийслэл Лондон хотын Lancaster House-д бол одоо
хоёр дахь удаагийн ээлжид яриа хэлцээг бол явуулсан байгаа. Эхнийх нь өнгөрсөн сарын сүүлээр Швейцарын Женев хотноо бол явагдаж байсан. За тэрхүү Женев хотноо зохиогдсон хоёр талын одоо эхний яриа хэлцээний төгсгөлд харилцан тогтоосон тарифуудаа 90 хоногийн хугацаанд тодорхой хэмжээнд буулгах тохиролцоонд хүрч за худалдааны яриаг хэлцээг бол үргэлжлүүлэхээр тохиролцсон. За ингээд энэ тохиролцооны дагуу одоо мөн Трамп Ши Жинпинаар утсаар одоо холбоотын ярилцлагын дараагаар инхүү хоёр талын одоо төлөөлөгчд, дипломат төлөөлөгчд инхүү Лондон хотноо энэ 7 хоногийн даваа мягмар гаригуудад одоо хоролтлоо. За яриа хэлцээнд Америк нэгдсэн улсын талаас сангийн төрийн дарамтчийн дарга Скотт Бесент, худалдаа ажилтны төрийн дарамтчийн дарга Ховард Лутник, Америк нэгдсэн улсын худалдааны төлөөлөгч Джеймсон Грир нар бол оролцсон. Харин бүгд найрамд хотод ард улсын талаас төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифен, худалдаа ажилтны сайд Ван Винтау нар бол хүрэлцэн ирж оролцсон юм аа. За ингээд ер нь энэ Лондонгийн энэ удаагийн уулзалт хэлцээний үеэр бол одоо ухаалаг гар утас, компьютерийн чип, цахилгаан машин гэх зэрэг орчин үеийн технологид хамгийн гол чухал хэрэгцээтэй болоод байгаа. Хятадын газрын хавар элементийн экспортын асуудлыг голчлон одоо хэлэлцэж байгаа талаар бол одоо их сурвалжууд мэдээлж байсан. За ингээд дээр дурдсан одоо 90 хоногийн хугацаанд дэлхийд эдийн засгаар тэргүүлж хоёр улс худалдааны асуудлаа нэг тийш нь болгож зөрчлөө шийдвэрлэн нэгдсэн тохиролцоонд одоо хүрэх ийм одоо яриа хэлэлцээ 2 өдөр үргэлжилж мягмар гарагт бол өндөрлсөн байгаа. Ингээд энэ яриа хэлцээний төгсгөл талууд өнгөрсөн сар Женев тохиролцсон зөвшөлтсөлд одоо тулгуурлан худалдааны хурцдмал байдлаар амжаах юм тохиролцоонд хүрсэн гэдгийг бол талууд онцолсон юм. За энэ удаагийн худалдааны хэлэлцээ одоо Бээжингийн зүгээс экспортыг нь хязгаарласан газрын хавар элементүүд мөн Вашингтоны зүгээс хагас дамжуулагчтай холбоотой бараа бүтээгдэхүүний экспортыг хязгаарласан энэ асуудлууд дээр бол одоо голчлон явагдлаа. За ингээд эдгээр хязгаарлалтуудаа бол үндсэндээ харилцан одоо суллахаар зөөлрүүлэхээр бол тохиролцлоо. За үүний дараагаар одоо яриа хэлцээнд оролцсон одоо төлөөлөгчд хийсэн мэдээлэлтэй бол эхлээд энэхүү тохиролцоог өөрсдийн улс орны одоо төрийн тэргүүнэрт бол энэ тохиролцооны төлөвлөгөөг танилцуулж за ингээд Дональд Трамп Ши Жинпинаар зөвшөөрсөн тохиолдолд бол хэрэгжүүлж эхэлнэ гэдэг бол мэдэгдсэн байгаа. За харин дараагийн одоо уулзалт дахиж уулзах энэ яриа хэлцээ явуулах товыг бол тогтоогоогүй энэ талаар тодорхой мэдээлэл бол өгөөгүй байгаа. За тэгвэл үүний дараагаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээний платформ хуудасаараа дамжуулан Америк хятадын худалдааны гэрээ эцэслэгдэж дууссан болохыг бол мэдэгдсэн байгаа. Трамп мэдэгдэлтэй өөрийгөө болон бүгд найрамдсан дарга Ши Жинпиний зөвшөөрлөөр одоо энэ тохиролцоо гэрээ бол шийдэгдэх болно гэдгийг тэрээр мэдэгдсэн. За ингээд Америк нэгдсэн улсад шаардлагатай байгаа газрын хавар элементүүдийг хятадаас нэн төрөнд нийлүүлж эхлэх болсон. За хариуд нь Америк нэгдсэн улс хятад оюутнуудын визийг сэргээж Америкийн коллеж ихтэй сургуулиудад сургах гэх зэрэг хятадтай тохиролцсон үүргээ биелүүлэх болно гэсэн ийм мэдээллийг хийсэн юм аа. За энэ 7 хоногийн одоо сүүлээр болсон нэгэн ослын талаарх мэдээллийг хүргэх гэж байна. За энэтхэг иргэний агаарын Air India компани Boeing 787 загварын онгоц тус улсын одоо Ахмедабад хотоос Их Британий нийслэл Лондон хотыг одоо чиглэн хөдлөөд одоо хөөрөөд дөнгөж хөөрөөд байхдаа бол одоо унж осолцсон байгаа. За ингэхдээ тус хотын одоо нэгэн ангаахын сургуулийн одоо дотор байрыг бол мөргөж осолцсон байгаа. За энэ онгоцонд бол нийтдээ 200 одоо хөлгийн багийнхан болон зорчигчд гээд нийтдээ 242 хүн одоо зорчиж явснаас 241 намаа алдаж нэг хүн одоо амьд гарсан. За тэр хүн бол одоо Их Британи улсын иргэн Вишваш Кумар Рамеш гэгч байсан талаар бол мэдэгдсэн байгаа. За түүнийг одоо Энэтхэг улсын дотоод иргэн сайд Amit Shah одоо эмнэлэгт түүнтэй бас очиж уулзсан талаар их сурвалжууд бол мэдээлсэн юм аа. За ингээд Энэтхэг улсын зүгээс бол эрх баригчдын зүгээс онгоцны ослын шалтгааныг олж тогтоох мөрдөн шалгах ажлыг бол эхлүүлсэн байгаа. За Америкийн Boeing компани ерөнхийлөгч гүйцэтгэх сахирал Келли Ортберг мөн ослолтой холбогдуулан пүрэв гарагт гаргасан мэдээлэлтэй Air India компанийн тэргүүн Натарашан Чандрасекарантад холбогдож түүнд одоо бүрэн дэмжлэг тусалцаа үзүүлэх санал тавьж за мөн тус компани тусгай баг ослыг мөрдөн шалгах ажилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг бол одоо мэдэгдсэн байгаа. За энэ нь одоо энэ Boeing 787 загварын онгоцны түүхэндх бол анхны осол болсон байгаа юм. За 2009 онд үйлдвэрлэгдсэн одоо энэ хөө зорчигч тээврийн онгоц бол өөрт өмнө яг энэ загварын онгоц бол хизээж осолдож байгаагүй юм аа. За таймын төгсгөлд одоо энэ 7 хоногийн одоо сүүлээр Баасан гарагт болсон нэгэн бас олонний анхаарлыг татсан үйл явдлыг хүргэж байна. Орон нутгийн цагаар Баасан гарагийн өглөө Израиль бас Ираны цөмийн болон цэргийн байгууламжуудад агаараас товтолж цохилт өгсөн талаар Израилийн батлан хамгаалахын сайд Израиль КАЦ мэдгдсэн байгаа. Тэрээр урьдчилан сэргийлэх үүднээс өрссөн наривчилсан нэгдсэн давталгааг Иран улсад эхлүүллээ гэдгийг мэдгдсэн байгаа. Ингээд Ираны тэрэлтэд онгоцоо цөмийн байгууламж зэрэг олон 10 цэргийн объектэд цохилт өгөх эхний үе шаттай бол амжилттай дуусгасан гэж мэдгдсэн.
За мөн дээрээс нь Ираны зүгээс хариу арга хэмжээ авч буужин болон дроноор довтолж болцсогүй учраас Израиль улс орон даяар одоо онц байдал зарлж байгааг давхар мэдэгдсэн байгаа. За яг Иран улсын аль байршлуудад цохилт үзүүлсэн одоо тодорхойгүй байгаа ч нийслэл Тегеран хотын ойр орчимд бол одоо цохилт үзүүлсэн гэсэн. За мөн Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэхүү цохилтын талаарх мэдээлэлдээ Ираны Натанз дахь цөмийн эрдэмтдийн ажиллаж байгаа байршилд цохилт үзүүлсэн. За уран баяжуулах байгууламж, цөмийн бөмбөгийн судалгаа болон баллистик буужингийн хөтөлбөрт ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын байршилд цохилт өгсөн. За энэ ажиллагаа олон өдрийн турш үргэлжлэн гэж мэдэгдсэн байгаа. За Израиль улс энэхүү ажиллагаагаа хүчирхэгжиж буй арслан хэмээн нэрлэсэн юм а. Та бүхэнд дэлхийн даам хэлбэрийн хүрээлэн анхаарлаа хандуулсан баярлалаа.